Сайн мэцхан та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлаханд тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр үргэлжлэж байна. За өнөөдөр бид нарын бодох бодлого юу вэ гэхээр best time to buy and sell stock гэдэг нэртэй бодлого байна. За энэ нь ямар бодлого вэ гэвэл ямар өдөр стокийг аваад ямар өдөр зарвал хамгийн их ашиг гарах юм бэ гэдгийг нь хэдүүлж оруулах нь хамгийн их гарах ашигыг нь хэдүүлж оруулах нь тэр хэдүүр нь юу өгдөх вэ гэвэл prices гэдэг нэг array өгөгдөх нь. За 7 1 5 3 6 4. За ийм array өгөгдөх нь. За энэ array-с хэдүүлээ хамгийн их гарч болох ашигыг нь оруулах нь. За энэ өдөр болгон дээр нь тэр сток буюу тэр хувьцааных нь одоо үнэ нь харагдаж байна. За 7 гэдэг үнэтэй байхад авбал харцгаая. 7 гэдэг үнэтэй байхад хэдүүлээ авахд 7-оор авчаад 1-ээр зарвал ашиг гарахгүй шүү дээ тий. 7-оор авчаад 1-ээр зарна гэдэг чинь хасах 6 гэсэн үг тий. Хасах 6. За тэгэнгүүт 7-оор авчаад 5-аар зарвал хасах 2-ын ашигтай буюу ашиг бол гарахгүй. Харин ч алтан гүйсэн. За тэгэнгүүт дараа нь 7-оор авчаад 3-аар зарчвал хэдүүлэнд нь 4-ийн алтан гүйсэн. За 7-оор авчаад 6-аар зарчвал 1-ийн алтан гүйсэн. 7-оор зарчаад 7-оор авчаад 4-ээр зарвал хэдүүлэн 3-ын алтан гүйсэн. Тэгэхээр 7-оор биднэрт яавч сайн сонголт биш гэдгийг нь харагдаж байна тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ яах юм бэ гэвэл дараачихын тоо руу оръё. 1. За 1-ээр авчаад за 1-7-2-ыг бол шалгаж болохгүй шүү дээ. Ягаад гэвэл өмнөх өдрөөс нь буцаж болохгүй учраас. Өмнөх өдөр нь 7 гэдэг юутай байсан тийм. Тэгвэл одоо энэ өдөр хэдүүлээ авлаа юугаа. Сток авлаа. Одоо хувьцаагаа авлаа гэсэн. Энэ өдөр авчаад дараачих өдөр нь зарчвал хэдүүлэнд нь 4-ийн ашигтай байна тийм. Тэр тэгсний дараа энэ өдөр авчаад энэ 3 дээр зарчвал хэдүүл нь 2-ын ашигтай. За дараа нь 5-аар зарчвал үгүй 6-аар зарчвал 5-ын ашигтай. Нэгээр авчаад 4 дээр зарчвал хэдүүлэнд нь 3-ын ашигтай байна тий. За тэгэхээр одоо хүртэл явчиход байгаа тоонуудаас хамгийн их ашиг гарах нь бол энэ биш тий 5 гэдэг тоо байна. За 5-аа хэдүүлээ хадгалаад авчих. За тэгээд яг энэ процессыг бол энэ 5 дээр хийх нь 5 дээр хийвэл хэдүүлэн зөвхөн 6 дээр ашиг гарна тий. 6 дээр ашиг гарна 1 тэгж ашиг гарна шүү дээ. 5-ыг бол хизээж гүйцэхгүй тий. За дараа нь 3 дээр хийж үзвэл 3 дээр хамгийн их ашиг гарах нь бол мэдээж 6 дээр зарвал ашиг гарна. 3-ын ашиг гарна. 5-ыг гүйцэхгүй байна. За дараа нь тэгэхээр хэдүүлээ 6 4 2-ыг хийж үзэх нэ. 6-аараа 4-өөр зарчвал хэдүүлэнд нь хас 2-ын ашиг буюу ашиг гарч ирч чадахгүй нэ. За тийм учраас хэдүүлгийн хариу 5 гэдэг хариу хэдүүлээ буцаах хэрэгтэй байх нь байна. За одоо хэдүүлээ илүү сайн бодож үзье та. Сая бид нэр brute force буюу бүх боломжийг нь тоолж явлаа тий. Түг бүх боломжийг нь тоолж явахгүй хэдүүлээ sliding window гэдэг аргыг ашиглавал яаж бодох юм бэ? За ерөнхийдөө хэдүүлэн саяны бодсон бодолтод of n square гэдэг time complexity-тэй бодогдож байгаа. Тэгвэл хэдүүлэн энийг of n square биш зүгээр of n дээр бодох боломж байгаа юм уу? За хэдүүлээ ингэж бодоод үзье. За ингэж бодоод үзвэл хэдүүлэнд нь яах вэ гэхээр за тэгэхээр биччихье 7 1 5 3 6 4. За ингэ биччихье. За тэгэнгүүт хэдүүлэнд нь s r гэдэг хоёр pointerтэй байлаа гэдээ хэдүүлээ бодчихъя. За тэгвэл s R2 pointer дээр байгаа тоо 2 тоо гарч ирнэ шүү дээ. За энэ дээр бол 1 тоо хамгийн ихсэд бол 1 тоо гарч ирнэ. Тийм учраас хамгийн ихний ашиг нь бол тийг байна шүү дээ тий. Хэдүүлгийн хувьд бол яг үл R2 бол яг ижирхэн тоон дээр байгаа учраас энэ хоёрын ашиг тийг гарна. Тийм учраас хэдүүлээ энийг юу яахгүй зүгээр R-ыг нь шууд баруун тишин дахиад шилжүүлчихье. Баруун тишин шилжүүлээд үтсэн чинь хэдүүлээ яаж нэхэр юу яаж штэ мэдээж 1-ээс хасах нь 7 гэвэл бол хасах 6 гэдэг хэдүүл нь ашиггүй гарч ирнэ тий. Тэгвэл угаасаа 7 дээр байгаа юм чи 7 дээр байхдаа энэ дээр ашиггүй байгаа юм чи бид нар угаасаа 7 дээр шалгаад хэрэггүй юм шүү гэдэг юу үүсэх байхгүй. Тийм учраас ээж-ийг энэ дээр аваач тэр юм. Яг түс 7 дээр угаасаа шалгаад хэрэггүй шүү дээ. Энэ дээр угаасаа ашиг гарч ирж чадахгүй шууд хасахтаа гарч ирж байгаа учраас мөн
энийг өөр илүү юугаар бодож үзвэл R нь S-ээс бага байгаа учраас. За энэ дээр бол одоо R S хоёр нь яг ижлэх юм дээр ирчихсэн. Тийм учраас хэдүүрээ шууд шилж үсчин. За тэгвэл энэ дээр хэдүүр нь ашиг гарч ирж тээ. Ашиг гарч ирж байгаа хэдүүр яаж мэдэж байгаа нэхэр R нь S-ээс нь илүү хөнө. За энэ дээр хэдэн ашиг гарч ирж байгаа нэхэр 4 ашиг. За 4 ашигаа хэдүүрээ тэмдэглээд авчи. За дараа нь хэдүүрээ R-ыгаа дахиад явуулна шүү дээ. S-ийг шилж үзэх хэрэггүй. Яагаад гэвэл R нь илүү байсан учраас. За энэ дээр ч гэсэн дахиад R нь S-ээс илүү ээж чадчих шүү дээ. Тийм учраас хэдүүрээ 2-2-оор 4-өөс их биш учраас хэдүүрээ юу байхгүй. Үгүй. За тэгэнгүүт дараа нь 6-аар орлоо. Энэ хоёрын язгуур нь 5 гарч ирнэ. Тийм учраас 4-ийг хэдүүрээ байхгүй болгоод 5-ыг бичсэ. За тэгээд R нь ийшээ яваад төгсгөр дээрээ хүрэх нь байна. За төгсгөр дээрээ хүрээд 4 1 2-ыг дахиад шалгаад үзэн шүү дээ. 4 1 2-ыг шалгаж үзэхэд бол язгуур нь 3 гарч байгаа учраас энийг гүйцэхгүй байна. За R нь төгсгөр дээр ирсэн учраас энэ зогслоо. Бидний эцсийн хариу 5 гэдэг хариу гарах нэ. Тэгээ ерөнхий бодлогын санаа бол ийм. За sliding window гэдгийг сайн мэдэхгүй байвал цаашаа судлах хэрэгтэй. Маш олон бодлогонд бол гарч ирнэ. Тэгэхээр sliding window гэдэг нь R гэдэг хоёр pointerтэй R нь хамгийн ихнээсээ ихсэн. Тэгээд R pointer-оо ерөнхийдөө төрүүлж явуулаад шалгалтуудыг хийгээд шалгалт нь нийцэхгүй зүгээр шууд R-ийг R дээр авчирдаг. Тийм юу байна. За энэ бодлогын хувьд бол тийм байна. За sliding window гэдэг нь юу вэ гэхээр яг л цонх баруун тишээ зүүн тишээ болгож одоо хөдлөж байгаа юм шиг тэгж бод харгыг sliding window гэж байгаа. За сайн мэдэхгүй зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Тэгээд би дараач хичээл дээр энийг оруулж өгөх болно. За хэдүүрээ коучж үзцгээе одоо энэ бодлого. За тэгэхээр хэдүүрэнд нь юу хэрэгтэй вэ гэвэл хэдүүрэнд нь edge pointer хэрэгтэй. Мөн хэдүүрэнд нь max одоо ашиг хадгалах юу хэрэгтэй штэ. За бид нар энийг тгийс ихсүүлж байгаа шалтгаан бол юу вэ гэхээр магадгүй дандаа хасгатуу гарах боломжтой. Дандаа ашиг хизээж осохгүй байх боломжтой. Одоо жишээ нь ийм байвал 7 6 5 4 3 гэд бид нар энэний хаанаас нь ч худалдаж аваад дараачийн өдрөө зарсан ашиг гарахгүй шүү дээ, тийм учраас хэдүүрээ авахгүй байсан та зүгээр шүү дээ. Тийм учраас максийн тгийс ихсэж байна гэдэг хэдүүр ойлгочих жоох нь. За тэгэнгүүт дараа нь хэдүүрээ ингэж явуулсаа. За price-ийн size хүртэл юу шүү дээ. Хамгийн төгсгөр хүртэл R нь хамгийн төгсгөр хүртэл юм. За хэдүүрээ эхний шалгалтыг хий. Price-ийн L нь буюу зүүн талд байгаа тоон price-ийн R-аас бага байвал хэдүүрээ одоо max-ыг шинжсэн шүү дээ. Maxi prices R prices L. За ингэ шинжирчин. За тэнгүүтээ дараа нь хэдүүлээ өөр нөхцөлд байвал тэр нөхцөлийг хангаж чадахгүй байвал гэдэг нь одоо өмнөх өдөр нь дараагийн өдрөөсөө их байвал ашиг бид нар энэ air дээр байгаа өдрөөс олж чадахгүй байвал хэдүүлээ air шилж үзэн шүү дээ. Би буруу бичсэн байна. Air шилж үзээд R дээр авчирна тий. За тэгээд энийг хэдүүлээ буцаачихд босох нэ. За хэдүүлээ шалгаад үзцгээе. Юу болох нь вэ? За тэгэхээр бодолтол болж байна. Ерөнхийдөө бол энэ бодлогыг ойлгохын тулд хэдүүлэнд нэр sliding window гэдэг зүйл хэрэгтэй байна. Ойлгоогүй зүйлүүд байвал асуумаар зүйлүүд байвал комент хэсэгт бичээрэй. За бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай.